За самбат соноодлын аврах шалралт тэмцээний шүүгийн 32 дууслаа шүүгийн 16-гийн багууд бол тодорлоо. Сүүлчийн 3 тоглолтын талаар бол мэдээллүүдийг хэвлэлээ хуваалцаад Match Day recap хийцгээе. Match Day recap presented by Social Pay. За эхний тоглолт өнөөдөр ярих эхний тоглолт бол Австрали Египтийн тоглолт байгаа. Маш сонирхолтой тоглолт болсон. Египтийн Шгшиогоос 13 дахь минутанд Имам Ашур гол оруулсан боловч 55 дахь минутанд Мохаммед Хани өөрийн хаалганд гол оруулсан. За ингэснээр сонирхолтой нь 1966 оноос хойш анх удаага нэг дэлхийн аваргын тэмцээнээр 2 автголыг оруулсан анхны тоглогч болж байгаа маань. Бельгийн эсрэг тэмцээний голыг Мохаммед Хани оруулж өгсөн Бельгид. За тэгээд энэ удаа Австралид бол тэмцээний голыг оруулж өгсөн юм харамсалтай азгүй шүү дээ тийм ээ. Автгол бол ихэнх нэгцэл азгүй байл байдаг. За тэгээд энэ тоглолтод бол үндсэн цагт тэмцээд пенальт зохиоруулсан. За энэ тоглолтын пенальт бол үнэхээр сонирхолтой үзүүштэй гоё бол болсон. За тэгээд эцсийн мөчөд бол 118-9 хавцаа байхаа минутад бол одоо юу хийсэн? Австралиас бол сэлгээ хийлж гарааны хаалгач Патрик Бичиг одоо суулгаж бол юу яасан? Матью Райныг 119 дээр юм байна шүү дээ. Матью Райныг оруулж ирсэн. Пенальт зохиох туршлагатай хаалгач гэж үзэж бол оруулж ирсэн. За тэгээд тэр мөчөд бас нэг сонирхолтой юм нөгөө талаас юу болсон бэ гэхээр Египтийн Шгшиогийн арын албаны дасгалжуулагчийн албаны хүн бол аль хэдийн судалгаагаа хийсэн байсан. Өөрөөр хэлбэл Патрик Бич харуул яах вэ? Матью Райны байвал яах вэ гэдэг сэлгээ судалгаагаа хийсэн байсан. Матью Райн сэлгээгээр орж ирэл шүглд ураалт дуусгаад пенальт цогцохын тодорхой болонгууд туслах ноутбук гаргаж ирээ тэрэн дээр Матью Райны бүх пенальтуудын бичлэгүүдийг бэлтцсэн. Тэгээ шууд товтогч тоглогчтой пенальт цогцож байгаа тоглогчтой бол үзүүлж бэлтсэн. За тэгээд Австралийн дасгалжуулагчийн бол Тони Поповичийн оруулсан сэлгээ бол нүдээ олоогүй. Тэгээд 4 пенальттай нүүр тулсан боловч 4 гол ингэ алдсан. Тэгээд Патрик Бич бол энэ дэлхийн аваргаар бас л одоо гайхалтай сайн тоглосон хаалгачтай нэг байсан шүү дээ. Патрик Бич пенальт хаах байсан үгүй бид нар мэдгүй ч гэсэн ингэж сайн тоглож байсан хаалгачаа суулгана гэдэг бол яг зөв байсан үгүй юу гэдэг бол Тони Попович дасгалжуулагчийн нэлээд юм эргэлзээтэй болсон шийдэл бол болсон 3 хаалтыг бол хийцэн байсан тоглолтын дундуур те ийм сайн тоглож байсан хаалгачтай уг нь. За тэгээ энэ пенальтаар бас сонирхолтой хэдэн зүйлүүд яхад Мохаммед Салах 3 дахь пенальтыг зогсон. За ер нь бол багуудын супер одууд эхний юм уу 5 дахьыг зогтгоо нэггүй төгөөмөл өдөө ялангуяа 5 дахь дээр бол хуучин их зогтөг байжгаад Кристиано Роналдо тэргүүтээ зарим нэг тоглогчдод одоо цохиж амжаагүй багууд нь болторсон юм асуудал гарсан учраас гол одоо супер тоглогчд нь бол дандаа төрүүлж зохиод байдаг шүү дээ. Тэгээ энэ удаа бол Сабер зохиод, Рабиа зохиод 3 дээр нь Салах зогсон. Тэгээ Салах бол маш хурдан гүйж ирээд Паненка зохиож Матью Райныг бол буруу тийш нь хэсгсээ хөөрхий. Тэгээд үнэхээр итгэлтэй тайван гоё пенальт зогсон. Тэгээ пенальт зогчоод оруулчаад Матью Райн инээгээд ингээ хараа явж байгаа бас айгуу тийм гоё төрслөл бол байсан. За нөгөө талаас Harry Suter алдсан, хамгийн сүүлд алдсан тоглогч нь Lucas Harrington гэж залуу хамгаалагч нь бол байсан. 3 нот төвийн хамгаалагчийн зүүнд тоглодог. Метр 93 өндөртэй дөнгөж 18 настай залуу тоглогч хэрвээ цаашаага одоо Австрали шалгагдсан байсан бол бүр баяртай байх байсан. Ягаад гэвэл 7 сарын 5-нд болоод төрсөн өдрөнд таарж байгаа 19 хүрхүү хурж байгаа ийм залуухан тоглогч бол пенальтыг бол алдсан. Харамсалтай. За тэгээд Ладан Ибрахимович Fox Sports дээр хөтлж байхдаа их гоё юм ярьсан байлаа. Юу гэхээр ийм залуудаа те дэлхийн том давцсан дээр дэлхийн аваргын хасагдах шатнд пенальт зохино гэдэг зориг байна гэдэг өөрөө хамгийн том зүйл юм аа. Те босод шүүмжилж байгаа, дормжилж байгаа ярьж хүмүүсээ бүү тоо чи бол бусдаас бүгднгээс нь илүү you're the best те хэрэгтэй бол надтай холбогдоорой те би зөвлөгөө өгөх те ярилцахад бол бэлэн шүү гэж бас гоё юм болол ярьсан байна лээ. Горецкаг бодвол 1000 дахин илүү шүү дээ тийм ээ. Одоо яг үннийг хэлэхэд бол. За тэгээд Газа. За Газын зурваст байгаа Газын зурваст болон West Bank-т байгаа фанатууд бол одоо ярихад бас айгүй хэцүү юм да. Зүгээр ингээд нуранган дунд тийм ч одоо дайнд байгаа дайнч ихэд хэцүү. Маш хүнд нөхцөлтэй. Ингээ байж байгаа хүмүүс бол талбай дээрээ цуглаад Египтийг бол одоо ингээ дэмжиж үдцгээж байгаа. За тэгээд тэр бичлэг үзэхэд ч бас сэтгэл имтэрмээр юм хүндтэй ингээ нуранган дунд сүрцэн юм нөхцөлд бол ингээ зураг дэлгэц тавиад ингээ фанатууд үзэж байгаа. Тэгээд Египтийн гоолыг тэмдэглээд Египтийн ялалтыг тэмдэглэж байгаа нь бас айгүй гоё төслөл бол харагдчихсэн. За тоглолтын дараа Египтийн дасгалжуулагч Хосам Хасан бол одоо энэ хожил энэ ялалт энэ амжилтыг бол Египтийн болон Палестины ард түмэн иргэдэд бол одоо зориулж байна гэж бол одоо бас юм гоё яриа бол өгсөн. За тоглолт дуусны дараа талбай дээр Палестины тугийг гаргаж ирж энэ ялалт бол бас палестинчуудад давхар бас зориулж байгаа юм шүү гэж ярьж үзүүлж хэлж гаргасан нь бол бас айгүй тийм гоё үйлдэл бол байлаа. За тэгээд энэ жилийн дэлхийн аварга шалруулах тэмцээнд мэдээж олон гоё тоглолтууд болсон. Гэхдээ магадгүй энэ жилийн дэлхийн аваргын хамгийн супер хамгийн гайхалтай тоглолт бол Аргентины Шгшио болон Кабо Вердегийн тоглолт байлаа. Үнэхээр гайхалтай тоглолт байлаа. Дэлхийн аварга шалруулах тэмцээний дуустал үргэлжлэх Match Day recap цуврал контентын ерөнхий ивент тэтгэгчээр Social Pay ажиллаж байна. За тэгээд голомт банк Social Pay-ийн хувьд бол волейболын холбоог бол одоо ивент тэгдэг, волейболын спортыг дэмждэг, багийн спортыг дэмждэг. За дээрэс нь мэдээж энэ жилийн дэлхийн аварга шалруулах тэмцээний албан ёсны шууд дамжуулалтын ерөнхий ивент тэтгэгчээр бас ажиллаж байгаа. За ингээ багийн спортод бол маш
том хөрөнгө оруулалтыг бол хийж байна. Голом тог social pay-ийн хувьд. Тэгээд дээрэс нь мэдээж match pay гэж нэрлэж болсон ба шүү дээ. Match day recap-ийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа social pay хамт олондоо баярлалаа. Энэ тоглолтод Лионел Месси 29 минутанд гол оруулсан. Үнэхээр хаалттай голыг оруулсан. Тэр бол маш хэцүү гүйлт, тогтоолт, төгсгөл супер. Тэрний дараагаас товтлогоо ганц хоёр хийсэн. Аргентинч нэг сүртэй идэвхтэй товтлосонгүй. Тэгээ ерөөдөө хүмүүс бол бодож байсан баг. За ер нь ингэсгээд нэг тийм Аргентин ингээд хожиж магадгүй. За эхний үед дуусаад 20 дугаар үе эхлэхэд бол Аргентин яг үнэндээ нэмж гол хийхэр ч юм уу те. Магадгүй юу гэдэг олон голоор хожихоор бол ердөөсөө харагдаагүй байж ил. Дөрөй дугаартай 59 дөрөв гол хийж тэнцвэрсэн. За энэ бол зүгээр Капо Вердегийн хувьд бол гайхамшиг байсан. Одоогийн бидний өнцгөөс бол энэ биш шүү дээ те. Эннээс том гайхамшигуд болж байгаа энэний араас. Гэхдээ Дөрөй дугаартайгийн 59 минутанд ордог гол бол үнэхээр гайхамшиг. Дэлхийн аваргын хасгадаг шатанд анхны гол. Өстө галзуу солиотой бөө юм болсон. За ингээд бөө юм болж байгаад явсаар байгаад үндсэн цаг бол тэнцэж дууссан. За гэхдээ үндсэн цаг дээр бол Капо Верде маш сайн хамгаалсан. Гэхдээ зүгээр суугаад байгаагүй. Хэд хэдэн аюултай товтлогоонуудыг хийсэн. Үнэхээр сандрагсан, айлгсан. Возиня нэг амжилттай хууралтыг хүртлийгээд амжсан. Лионел Месси хуураад амжсан те. Үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж ирсэн. За тэгээ нэмэлт цаг эхлэхээр болоод нэмэлт цагийн ерөөсөө эхлээд удаагүй байхад Лисандро Мартинес болгоны цогцолтоос ойгоод ирсэн мөмгийг цөм зөхөж гол оруулаад болоод нэлээд баяр болоод ер нь Аргентинчууд тайтгарч ирсэн те. За ингээ байж ит бол 103 минутын дээр одоо 23 настай зүүн зүгүүрийн хамгаалагч байрал тоглолтог одоо саяхан жил гарангийн өмнө хэд л одоо Германы 4-5 дугаар лиг тоглож байсан. Одоо Сидни Лопес Кабрал гэж залуу зүүн зүгүүр дээр бөмбөг аваад зүүн хөлөөрөө шууд ингээ багийнх нь бөөнөрөө тэрж аваад манай хүн тэнцэнээс зугтаасаар ороод үзэгчд рүү явж ороод гэр бүлийнхаа хүнийг хайгаад хаана яач уу гэдэг нөө гэр бүлийнх нь бүр тэр дээрээс бөө юм бууж ирээд амар тэрвэрлдээд ингээд айгуу гоё мөч явсан те шүүгч гисэн тэр мөчийг бас ингээд яаруулаалтай очир зүггүй ингээд хуцгээд байгаагүй нас надад бол айгуу гоё санагдсан. Тэгээ бас тодорхой хэмжээний хугацаа өнгөрсний дараа шүүгч бол яаруулж те бас одоо баярыг нь тэмдэглүүлсний дараа ингэсэнд бол би бас баярлсан. Өмнөх бас дугааруудын нэг дээр би ярьжсэн шүү дээ. Хэдийгээр би Аргентиныг дэмжиж байгаа хол яваасаа гэж бодож байгаа ч гэсэн ямар ч баг нь байсан Капо Вердег бол би сайн яваасаа гэж бодсон. Магадгүй би ярьжсэн те бүр тэнцээд нэмэлт пенальти болоод бүр ингээд те Мессигийн пенальтиг Возини хаагаад дуусвал ямар амар гайхамшиг вэ гэдээ ярьжсэн. Тэрний наагур боллоо. Үнэхээр тэрний наагур дууслаа. Үнэхээр гайхалтай. Бүр үнэхээр шүтмээр, биширмээр, хайр хүрмээр, хүндэлмээр одоо огшоосон те ийм одоо гайхалтай тоглолтыг бол зүтгэлийг бол үзүүллээ. Тэгээд одоо Капо Вердегээр бахарахгүй байхын аргагүй ийм гой тоглолт хичээл зүтгэл бол байлаа. Испантай тэнцэн бол зүгээр нэг тэнцэл байгаагүй маа. Уругвайтай тэнцэн зүгээр нэг тэнцэл байгаагүй маа гэдгийг бол Капо Верде бол одоо харууллаа шүү дээ. Энэ гурван ус 6 дэлхийн аврагтай улсуудын эсрэг бол одоо тэнцэж ийм 3 багтай тоглоход хасах нэгэн л голын зөрүүтэй дууслаа. Дэлхийн авраг шалгаруулах тэмцээний түүхэнд орсон бүх багуудын түүхэнд 90 минутанд нэг ч хожигдож байгаагүй цонын ганц баг. 4 тоглолтод тоглосон. Дөрвөл нь 90 минутанд хожигддог. За нөгөө талд энэ тоглолт бол Лионел Скалони дасалжуулагчийн Аргентины шоуг дасалжуулсан 100 дахь тоглолт бол байсан байна. 73 хожиж 18 тэмцэж бол 9 хожигдсон байдгийн байна. За мэдээж дэлхийн аваргыг 2022 онд өргөсөн одоо аварга хамгаалж байна. Мессигийн хувьд тоглолтод гараанд гарснаар дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний түүхэнд 30 дахь тоглолтод оролцсон цорын ганц тоглогч. За энэ тоглолтод нээлтийн гоолыг оруулснаар 20 гол оруулсан анхны тоглогч. За дэлхийн аваргын түүхэнд анхны гоолыг бол Люсиен Лоран гэж Франц тоглогч 30 оны дэлхийн аваргаар оруулсан байдаг. Нийтдээ 5 гол оруулсан анхны тоглогч бол тухайн дэлхийн аваргын буюу 30 оны дэлхийн аваргад оролцсон Аргентин тоглогч Гиермо Стабиле гэж тоглогч байсан. За 10 гол оруулсан анхны тоглогч бол 1954 оны дэлхийн аваргаар Сандер Кокшиш Унгар тоглогч бол оруулсан байдаг. За анхны 15 гол оруулсан тоглогч бол 2006 онд бол Роналдо 15 дахь гол оруулсан байдаг бол 20 гол оруулсан анхны тоглогч Лионел Месси болж байна. За тэгээд энэ тоглолт дуусны дараа бол маш сонирхолтой голын зүйлүүд бол болсон. Капо Вердегийн шгшөөгийн тоглогч Нуно да Коста эхнэр хүүхдтэйгээ очиод хасагдсандаа бас одоо маш их харамсаж өөлж байгаа дүрс бол гарсан. Тэр бол маш их сэтгэл хөдлөсөн ийм гоё гэхүү харамсалтай гэхүү ийм бол дүрс байсан. 40 настай Возиня энэ дэлхийн аваргаар 4 тоглолтод тоглож 23 цохилт нүүр тулахад 18-ыг нь хааж 5 гол алдаж 78.3% одоо амжилттай хаалтыг бол гүйцэтгэсэн байна. Возинягийн хувьд дэлхийн аварга эхлэхэд 46 мянган Instagram дагагчтай байсан бол өчигдрийн байдлаар 21 сая дагагчтай болсон байна. Тоглолт дуусны дараа Капо Вердегийн хаалгач Возиня ярьслаа өгсөн байсан. Би Месситэй бол очиж уулзсан. Тэгээд очиод бол ингээд тэрвэрэд намайг бол одоо магтаж те. Тэгээ өмсгөлөө солиё гэхэд асуусан чинь хувц салгуур өөрөө очиод өмсгөлөө өгөө гэж бол ярьсан. Тэгээд дэлхийн аваргын түүхэнд энэ бол дэлхийн аваргын түүхэнд бүх цаг үед байнгын яригдах юм гайхалтай тоглолт боллоо. Ёстой Аргентинтай пенальти үзэж нэгээ үзэхэд бол нэрээ ийм л дутлаа. Капо Верде энэ жил дэлхийн аваргын үнэхээр супер одод нь байлаа. Возиня, Кабрал одоо хэн байдгийн дугаарт бүгдээр үнэхээр супер. Үнэхээр гайхалтай. За сүүлчид тоглолт гэх юм бол Алжирыг 20 хацаатай болгоод авсан байсан. Швейцартай хинэн тоглох вэ гэдэг юм сонирхолтой тоглолт байсан. За тэгээ Колумби шгшог, Ганы шгшогийг бол нийтгийн хацаатай Жон Ариасын голоор бол буулгаж авснаар шүгийн 16 Швейцар, Колумб хоёроо энэ жилийн дэлхийн аваргын Канада улсад болж байгаа хамгийн сүүлийн тоглолт буюу Ванкуверд
болох тоглолтод тоглохоор бол болсон. Тэгээд маш сонирхолтой тоглолт болох болоо гэж бодож байна. Колумбиг бол одоо басч болохгүй. Колумбийн хувьд бол бүрэлдэхүүн үнэхээр сайн Жон Ариас, Пуэрта гэх мэт тоглогчдоо саяны тоглолтод үнэхээр супер тоглолоо. Хамес Родригес өөрийгөө үнэхээр болоогүй шүү. Том шатн дээр супер тоглогч шүү гэдгээ бол харуулсаар байна. Тэгээд Ганы хувьд бол хаалгач маш сайн тоглогчсон боловч эцсийн үр дүнд бол одоо барсангүй. За ингээд энэ хүрээд өнөөдрийн энэ дугаараа өндөрлүүлээ. Матч дээр recap-тай хамтаас бүгдээр нь баярлалаа, сонирхолтой байгаа гэж найдаж байна. Дараагийн дугаараар шүгэн 16-гийн багуудын одоо зарим нэг мэдээлэл болон таамга дэвшүүлье. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг хэн сайн таах вэ? Та Social Pay application-ы нэмэлцээр орж тааварт оролцоод дараах шагналын эзэн болох боломжтой. 1-р шатны ялагч 1 сая төгрөгийн худалдан авалтын эрх, 2-р шатны 3 супер ялагч PlayStation 5, ширээний хөлбөмбөг болон албан ёсны jersey, хөлбөмбөгийн бөмбөг тус хожно. Үүнээс гадна та гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өөрсдийн лигийг үүсгэж хэн нь хамгийн сайн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг таахаа тодруулаарай. Social Pay